Тий. Би ерөөсөө боловсралтайгаа холбоотой асуудлаа шууд асуугаад эхлэв. Өнөөдөр Монгол улсад хамгийн тулгамдаад байгаа асуудал бол ядуурл байгаа. Тэгээ ядуурлаас гарах ганц зөв зам бол ерөөсөө боловсролын чанар гэж ярьж байгаа. Тэгээд бид нар энийг одоо хичнээн өмнө яриад байсан олон хүсэлтүүд эдийн засгийн хөгжлийн яамч явуулсан, сангийн яамч явуулсан бүр тооцоолт хийгээд гаргаж ирээд өнгөрсөн жилийн төсөв өнтөрт сургуулаа одоо тусгуулаад ингээд явж ирсэн. Тэгээ энэ жилийн нөгжлийн төлөвлөгөөнд бол одоо тэр яриад байсан бодлого болгож яриад байсан зүйлүүдээс ухарсан байна л. Одоо бид нар Солонгос, Сингапурын билегийн дуршлагыг яриад байдаг. Ямар хэцүү үеүүдтэй яаж боловсролтой анхаарч ирсэн. Монгол улс бол одоо нэг тийм хэцүү үед бас биш байх гэж бодож байгаа. Бид нар боловсрол дээр одоо яг зөв юмал оруулах хэрэгтэй. Ингээд би яриад байдаг. Жишээ нь одоо 108 сургууль 95 цэцэрлэг гэдэг асуудлыг зөндөөл ярьж байгаа. Энэ юуны төлөө яриад байгаа юм гэвэл ерөөсөө нэг ангид байдаг хүүхдийн тоо 40-с доош оруулъя. Улсын хэмжээнд 214 мянган хүүхэд байна. Энийг арилгахын тулд 108 сургууль зайлшгүй хэрэгтэй. Нийслэлд 84, хотод 24, нийслэлийнхээ аль дүрэгт Баян зүрх дүрэгт 19 нь аль сургуулийн хажуудын гэдэг энэ нөхцлүүд ингээ бүр гаргаж ирж яриад газраа чөлөөлүүлээд ингээ явж ирсэн. Тэгээ өнөөдөр тэгээд энэ асуудал чи эргээд бүр байхгүй. Одоо шинэ сургууль 86 108 байж байгаад бас баригдаад 86 болсон гэсэн. Тэгээ ахаад 53 сургууль барина гэж байгаа нөгөө шинэ сургууль ерөөсөй байхгүй. Ийм хөгжлийн төлөвлөгөө рүүгээ явчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө цаад үндсэн төсвийн хүрээ гэдэг дотроо энэ хөрөнгө оруулалт, шинэ хөрөнгө оруулалт тэр байтугай Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн хүндрэлтэй үеийг давахын тулд оруулж ирэх 41 төслийн арга хэмжээг одоо үнийн өсөлтөөс хамаарат 33 болсон. 33-ийнх нь тэр нэг 8 нь одоо юу болдог ч юм уу үргэлжилсэн арга хэмжээнд оруулна. Энд чинь тэр ачааллыг бууруулж тэр 200 хэдэн мянган хүүхдийн эрх ашиг чанартай сургалт олж авах гэсэн эрх ашиг нь зөрчигдөөд байгаа. Энэ зүйлийг л бид нэр арилгах гэж явж байгаа. Тэгэхээр энэ бол бодлого. Энэ бол тэр хүүхдийн эрх ашигыг бид нар ингээд энэ хүүхдүүд байж идгийг гээд ингээд яваад иж болохгүй байна гэдэг зүйл. Нөгөө талаас багшийн асуудал дээр багшийн дутагдлыг арилгана гээд зорилт тавьсан. Тэгсэн мөртлөө энэ дээр одоо ерөөсөө ямар төсөв мөнгө одоо төлөвлөгдөөгүй. Зөвхөн би за яг энэ төлөвлөгөөтэй холбоотой юм л да. Зүгээр санал оруулаад нэг 20 тэрбум төгрөг оруулъя. Энэгээр энэ бол цалин нэмж байгаа юм бишээ. Энэ бол төсөл хөтөлбөрөө багш нарыг татаж авах тоон болон чанарын хомсдлыг арилгахын тулд гэж ингэж ороод одоо тэгээд миний санал бол дэмжигдээгүй. Тэгэхээр бид нар энэ багшаар нь хангаад сургуулийн 5 дахь орчныг хангаад орчныг бүрдүүлж ижил өнөөдөр сургалтын чанараа энд одоо бүхэл юмыг зориулах ёстой. Одоо яаж хэлвэл энийг ойлгоод ингээд явах ёстой. Би одоо мэрэгжилтнүүдтэй газрын дарга нартаа нуулзаад их ойлгуулад яриад бодлого шийдвэрийн тусгал өгөх ингээд тусч орж ирэхгүй. Тэгэхээр энэ хаанаасаа ингээд таригчд юм бэ гэдэг асуудал байна. Нөгөө талаас энэ жилийн одоо бодлого дээр бол боловсролын сайт маань алга байна. Одоо бид нар хиймэл оюун ухаан тал руугаа их явж байна. Гэтэл одоо сүүлийн яг олон улсад яригдж байгаа тренд болгож яригдж байгаа юм бол энэ технологи бол боловсролт хэрэгтэй ч энэ AI, Screen Based Learning гэнтрэг ингээд хит ашиглал хүүхдийн тархины хөгжил, суралцах чадвар, сэтгцийн эрүүл мэнд, за уншиж ойлгох чадвар энтерд бол маш сөрөг болж байна гэд хэд хэдэн улс бол одоо бүр санаачлаад Швед улс бол одоо дэлхийд бүр улсаараа татгалзаад явж байна. Франц улс бол бүр дижитал завсарлага гэд нэрлээ явж байна. Их Британь улс бол гар утасгүй сургуулийн орчин ч гэдэг юм нэг ийм тренд яваад байдаг. Энтэй бидний барьж байгаа бодлого маань одоо хэрний. За энэхээр сад хариулъя. Энэ төсвийн хүрээтэй холбоотой зүйл биш л байх шиг байна. Тэгээд сангийн яам төр боловсролын салбарын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэлүүд өгөөч. Манай салбарууд дотроос хамгийн хөндөр санхүүжилт хөрөнгө оруулалт гадаад зээл авч ашиглаж байгаа нь эрүүл мэнд боловсрол 2 байна. Энэ салбарт ажиллаж байгаа эмч ажилтан багш нарын цалинд хамгийн өндөр нэмэгдсэн байна. Буюу байгаа төсвөх боломжоо хамгийн их тэргүүлэх бодлого болгож хүний хөгжлөө гэж харж эрүүл мэнд боловсролд бол хамгийн хөрөнгө оруулалт, хамгийн их цалин урамшуулал, хамгийн их одоо гадаад зээлийн ашиглалтыг дайчилж байгаа. Тэр сургууль тоо эмт толгойтой дэлгэр жаргал тий дэлгэр сайхан бил. Эги сангийн яам хариулаад өгөөч. За сангийн яам 4-р микрофон дэлгэр жаргалаар хариулъя.
Галуутрах гишүүний асуултанд хариулъя. Сангийн амдлаг жаргал. За яг энэ жил бол боловсролын салбар дээр бүх их үүсвэрүүдийн хүрээнд бол 159 сургуулийн барилга бүтээн байгуулалт явж байгаа. За үүн дээр бол улсын сувь, орон нутаг, гадаад зээл тусламж, нийслэлийн хөрөнгө оруулалт, за мөн дээрээс нь татврын 1% хөнгөлөлтөөр ч гэсэн сургуулиуд бас баригдаж эхэлж байгаа. За энэ хүрээндээ яг 108 сургуулийн хэрэгцээ бол 3 жилийн хугацаанд бид нар яг шийдэх юм хэрэгцээ бол 86 болсон. За 95 цэцэрлэгийн хувьд бол 84 болж байгаа. Тэгээ эдгээрийн дийлэнх буюу 80-аас 90% нь бол Улаанбаатар хотод хэрэгцээтэй юм сургуулиуд байгаа. За эх оны төсвийн хувьд бол яг нийтдээ одоо яг явж байгаа бүтээн байгуулалтуудынхаа хүрээнд боловсролын салбар дээр 480 тэрбум төгрөгийн шилжих хөрөнгө оруулалт байгаа. За мөн дээрээс нь энэ жил яг боловсролын салбарт бол тоног төхөөрөмжийн хувьд бол өмнөх жилүүдэд байгаагүй өндөр буюу 92 тэрбум байгаа. Тэгээ түрүүний танилцсан Азийн хөгжлийн банкны одоо тусгаалсан хилцээр бол засгийн газар удахгүй одоо хийгээд бат. За хариултаа дуусгая. За За Азийн хөгжлийн банкны төсөлдөр мөн яг энэ 86 сургуулиас 84 цэцэрлэгээс 90% хувьд бол оруулж хилцээр явна. Тэгэхээр эх жилийн хувьд бол яг мэдээж төсөвдөр явж байгаа энэ хөрөнгө оруулалтууд яг одоо 5 сарын 31-нд хэр гэрээ байгуулагдаад үргэлжлэх үү, шилжих хөрөнгө оруулалтын явц байдалтай уялдуулаад шилжих хөрөнгө оруулалтын дүнд бас хөдөлгөөн орох уу, шинэ хөрөнгө оруулалтын хэрэгцээ яг энэ 86 дотроос хуулийн шаардлага хангаад яг бас бүтээн байгуулалтууд явах уу гэдэг асуудал бол мэдээж төсвийн төслийн үеэр бол тодорхой болно. За одоогор бол төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол бид нар цахим системээр 3 сарын 1-ээс ингээд иргэдээсээ санал аваад эхэлдэг. Аймагуудын одоо төлөвлөлт бол эхлээд явж гин 6 сарын 25 гэхэд яамдууд дээр очиод яг эцсийн байдлаар 7 сарын 25 санал ирнэ. Тэгэхээр ер нь сүүлийн 5 жилийн хугацаанд бол яг 5 салбар дээр хамгийн их хөрөнгө оруулалт буюу 80% нэгдэж байгаа. Үүний нэг нь бол боловсролын салбар байгаа. за тодруулъя. Галууд дижитал шилжилтийн талаар хариулж өгнө гэж. Эдийн засгийн хөгжлийн ямар хариулах вэ? За яг ажлын хэсэгт нөгөө цахим хөгжлийн яамныхан ба боловсролын яамныхан байхгүй болохоор гүйцэтгэд за асууч галууд гэх шүү. За тийм бичгээр хариу авъя. Би бас яг энэ асуудал яригадаад байгаа. Энэ хамгаалалтын сайттай бид нар бас санал солилцоод энэ тал дээр яри тооцоо гаргая гэдэг. Нөгөө талаас би энэ хоёр сайд ингээд байнгын хорон дээр асуусан чи бас хариулал байгаа л да. Хамгийн их хөрөнгө оруулалт орж байгаа, хамгийн их зарлага нь боловсролын салбарт гарч байгаа гэдэг. Тэгээд хүндээ ороод тэгээ оруулаад тэнд нь өөрчлөлт гарахгүй, хүн нь хөгжихгүй, сургууль нь ингээ хөрөлцээгүй, хүүхдийнх нь эрх ашиг нь ингээ зөрчигдөөд яваад байгаа учраас л энэ яригадаад байна шүү дээ. Тэгэхээр бид нэг номертой түүнээс одоо зам тээврийн салбартаа харьцуулбал боловсролыг харьцуулахаар их байна гэдэг ч юм уу. Нодлон бол зам тээвэр нь илүү байлаа энэ төр гэл байж шүү. Тэгэхээр хамгийн гол нь эренблээд хүүхдийн маань тэр эрх ашиг ирээдүй болсон. Энэ Монгол хүмүүсийн бид нар энэ боловсролд л анхаарахгүй бол энэ улс бол хөгжихгүй. Тэгэхээр яг энэ чиглэл дээр нь таныг бас энэ бодол дээр ягаад одоо юу гэдэг хамгийн хөрөнгө оруулалт зарлага гараад. За энэ хоёр сайд хариулъя. Хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их зээл, хамгийн их урсгал зардал гээд байгаа нь энэ салбартаа хамгийн их анхаарат байгааг л илэрлэж шүү дээ. Бага болцоогоор л хамгийн сайн анхаарат байгаа л энэ. Мэдээж улам сайжруулах, улам хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ байна. Нөгөө талаар эдийн засгийн маань бодит чадвах маань одоо үндсэндээ ингээд олон зүйл дээр тулаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар эдийн засгт чоошин эдийн засаг, шинэ хөрөнгө оруулалт, шинэ зах зээл тэр шинэ орчныг бүрдүүлж эдийн засгаа тэлэхгүй бол одоо бидний энэ урсгал зардал хүсэлтүүд их хязгаарлаж байна. За энэ хамглан сайд ороод ирлээ. Энэ хамглан сайд гал удрах гишүүн асуусан дижитал шилжилт салбарын асуудалтай холбоотой байна. За энэ хамгаалсан сайд хариулъя. За галуудрах гишүүний асуултанд хариулъя. За манай боловсролын салбарт хийгдэж байгаа одоо гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг 6 том шинжиллийн захим шилжилтийг тодруулж явах шиг байна. За тэгэхээр бид нар бол энэ захим шилжилтийг сайн хийж чадах юм бол энэ хот төдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургууль ялгаа арилгах хамгийн гол механизм бол энэ захим шилжилт гэж харж байгаа. За тэгэхээр өчтөр бас Монгол Улсын засгийн газраас шийдвэр гарч
хүүхдүүдийг компьютержуулах. Тэгвэл санхүүгийн төрөөсөөс төсвөөс биш санхүүгийн төрөөс их усүрээр одоо 300 мянган Google Chromebook-ны үйлдвэрийг Монголд барих. За ингээд нэг багш, нэг AI эйжент, нэг сурагч, нэг AI туслах багш гэсэн одоо энэ үндэсний платформыг бид нэр 9 сарын 1 гэхэд монгол хэл, математикийн хичээлээр эхлэж байна. За энэ бол монгол хүүхдийн нөгөө уншаад ойлгохгүй байгаа хоёр хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй байгаа энэ PISA-гийн үнэлгээр гарсан асуудал дээр тодорхой дэвшил болох одоо ийм цахим шилжилтийг хийж эхэлж байна. За гал удрах гишүүн за тодруулъя ягч. Ингээм сайд орж ирсэн учраас би бас түрүүнийхээ асуулт нэрийг дэлхийн улсуудын одоо боловсролд энэ дижитал шилжилт энэ хиймэл оюунтай холбогдуулж ингэж гаргаж ирж байгаа хамгийн сүүлийн Америкийн конгрессээс эхлээд энэ Швед, Маллалад, Франц улсад яваад байгаа юмнууд бүгдээрээ энэ хиймэл оюун энийг ашиглахаар унших ойлгох чадвар бол маш их алдагдж байна. Анхаарал төвлөрөл буурч байна. Энтэй холбогдуулаад бид нар одоо 50% бүр багасгая. 50% одоо компьютерээ багасгая. За Мадрид бүр Испани бол бүр 0-аас 12 дугаар насны хүүхдүүдийн 500 мянган хувьдаа хэрэгэлдэг байсан iPad энтрийн одоо хурааж авна гэдэг шиг хориглоно. Ерөөсөө хэрэглэхийн сургуулийн орчинд хэрэглэхийг хориглоно. Франц улс дижитал завсарлага авъя гэдгийн мөн нэг ийм трендүүд ингээд яваад байна. Энэ судалгаанууд энэ шинжлэх ухааны үндэстэй л энэ хүмүүс энэ нөлөөлж байгаа гэдгийг ингэж гаргаж ирж ярьж байгаа. За энэ хамгаалалтын сайд хариулъя. За галуудрах гишүүн их чухал асуудал хөндөж байна. Бид нар энэ 6 сард биш 7 сард ЮНЕСКО-гоос одоо энэ боловсролын цахим шилжилтийн асуудлаар дэлхийн одоо бүх улс орнуудын боловсролын сайд нарыг хамарсан том хэлэлцүүлэг хийж байгаа юм билээ галуудрах гишүүн. За тэгээ бид нар бол сая 9 сарын 1-ээс бол энэ сургуулийн орчинд одоо гар утас за ингээ фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдөг энэ асуудлуудыг хоригдж байгаа шүү дээ. Одоо ингээд 9 сарын 1-ээс бол ингээд мөрдөгдөд явна. За гэхдээ ер нь бол хүүхдүүдийн энэ дэлгэцийн донтолт бол дан ганц одоо сургуулийн орчинд одоо боловсролд цахим хэрэглээ байгаагаас болж одоо ачаалал үүсэж байгаа энэ донтолт үүсэж байгаа гэдэг бол энэ гин төсөөлөл гинэн одоо дүгнэлт. За ингээд ямар ч байсан одоо энэ өөр дэлгэцийн хамааралтай болж байгаа бол өөр цахим хэрэглэнээс болж байгаа гэсэн нэг юм судалгаа сая Монгол улсад бас хийгдсэн. Энэ судалгааны юг танд хүргүүдья гэж бас бодож байна. За гал удрах гишүүн 2 удаа тодруулсан та. Тэгээ гал удрах гишүүн бол бас Монгол улсын бидний одоо хойч ирээд болсон хүүхд багцуудын боловсролд анхаарч ирсэн гишүүн болохоос өмнө одоо шинэ Монгол сургууль байгуулж бас одоо дэлхийн боловсролыг Монгол хүүхдүүд эзэмших тал дээр маш том алхам хийсэн хүн. Энэ хамгаалалтын сайд бол бас боловсролын сайдаар 2 удаа томилогдоод ажиллаж байна. Бас маш том удаас асуудлыг шийдэж байгаа. Энэ асуудлууд дээр та хоёр манаас нэлээд одоос ойр хамтарч ажиллаараа бас боломжууд одоо бас байгаа. Тэгээ та бүгдийн мэдлэг туршлага чадвар бол бас Монголын улсын ирээдүйн хойч хүүхд багцууд хэрэгтэй шүү. Өнөөдрөөс гал удрах гишүүн маань боловсролыг дэмжих сонирхлын бүлэг байгуулсан байна лээ 26 гишүүнтэй. За энэ 26 гишүүнтэй лобби бүлгийн одоо зорилго бол боловсролын салбарын бодлого, хууль тогтоомж, төсөв хөрөнгө оруулалтын асуудлаар судалгаа дүн шинжилгээ хийх, боловсролын одоо багц хууль бодлогын хэрэгжлэн парламентын хяналтын чиглэл хэрэгжүүлэх, шинжлэх ухааны нотлохоо өгөгдөл судалгаанд суурилсан санал шийдлийг боловсруулах, суралцагч, багш, эцэг эх боловсролын байгууллагын эрх ашиг хэрэгцээг бодлогод төрийн бодлого тусахад одоо дэмжлэг үзүүлэх, боловсролын чанар хүртээмж, менежмент, хүний нөөц хөгжлийн асуудал холбогд байгууллагуудад хамтарч ажиллах гэсэн юм зорилготой. Энэ одоо сонирхлын бүлгийг инкам хамгаалалтын сайд дэмжиж сайхан хамтарч ажиллаарай гэдгийг танд бас хэлье. За энэ одоо сонирхлын бүлгийн ахлагчаар гал удрах гишүүн, дэд ахлагчаар Бат Сүмбүр гишүүн. За гишүүдээр 26 гишүүнийг бас Бат Сүмбүр, Жавхлан, Зулбхаар, Уянг гишиг, Сэддорж, Бадамсүрэн, Хэрлэн, Мөнхбаатар, Анар, Хосбаяр, Мөнхбайсгалан, Ундрам, Ган Төмөр, Номин Чимэг, Отхон Баяр, Өөрийн Туяа, Ундраа, Лүндэг, Бум Очир, Батнайрамдал, Баярмаа, Ган Зориг, Замира, Лувсан Жамц гэсэн одоо гишүүд ажиллах юм байна. Тэгээд боловсролын яамтайгаас ойрхон холбогдож хүүхд багцуудынхаа талаас илүү бас бодиттой ажлууд хийгээрэй гэж одоо хэлье. Санаачлал гаргаж байгаад нас баяр хүргье танд бас. За гишүүд асуулт асууж хариулт